Сайн байна уу тэр Ушиха? Сайн. За та өөрийгөө товч танилцуулаад өгөх үү? За би 1969 онд Монголд мэргэжлийн найралтуу байгуулагдаж байх үед одоо 60 цагаан 60 цагаан гэж нэрлэж байгаа. Тэгэхэд ансамбл бослон хөгжмөөр ажилласан. Ямар хөгжим бэ? Аккордеон. Монголоор бол Бадраа өгшийн тайллаар бол найраг баян хуур гэсэн. Тэгэж яасан юм бэ? Бадраа гэж хүн тэрнийг нь монгол нэрийг бодж олсон юм байна те. Монгол нэр бол найраг баян хуур. Баян хуур гэдэг байгаа шүү дээ. Та яаж явж байгаад хөгжим рүү орчих вэ анханасаа? Би Говьалтай аймгийн Жаргалан сумд хүүхэд авах насанд 5 настайгаас аман хуур, гармон ийм хөгжим сонирхоод тэгээд Жаргалан сумын баг сургуульд байхдаа би ачтай ястай багш нарын боёд одоо аман хуур, гармон хөгжмийг хөгжимтэй болсон. Таны сум ер нь хөгжим дуу ер нь их хэлбэг газар уу? Ямар манай сум бол тий манай сум бол тийм 5 наснасаа тоглож исэн их хэрэг сонин санагдаад байна. Тийм нэг орчин байсан юм болов уу гэж. Тэр бол таны аав ээж үү? Манай ээж аавын өөрсдийнх нь зүтгэл хобби тий. Тэр үед нөгөө Монгол улс чинь Викторуул гэж ийм их шиг тайцсан гэдэг. Тий, танц тоглоулагч тий. Тий, танц тоглоулагч. Манай хамгийн том ах энэ дэр ах. Гончгээс одон цэрэн гэдэг хүн Завхан аймагт хүнээс авлага та манай аав авлага аваад одоо гурван бол өрнөхөө дэр гэж. За. Тэрнийхээ оронд тэр Викторуулыг ав гэсэн байна. За. Тэгээ аавыг зэмлэнэ гэж мэдэхгүй энэ хэрэгтэй юм байна. Авчирсан бахан пянцтай. Тэр нь бол өчигдөр 3 толгой манай Монголын сонгодог дөөр. Тэр бичээстэй байж байна. Тэгээ одоо тэрүүгээр эхэлж хөгжмийн орсон юм шүү тий. Тий, хөгжим дуртай болж. Тэгээд бахан Орос. Тэр чин батрагаар уу? Тэр ингэж гараараа юу? Гараар хэрэгтэй тэгээд дуусдаг. Тий. Тэр над нөлөөлөө. Тэгээд дараа нь хөдөөгийн аймагуудын баяр өдр болохдоо манай ах нар явж баяр үзэх хэрэгтэй ам хуур авчирсан. Ер нь таны ах нар ч юм бас тийм хөгжим дуртай хүмүүс юм шүү. Тэр хэд ч би сургуульд ороогүй байсан учраас таны эрхлүүлээд тий хөгжимчин гэж мэргэжил байдсан байх гэж мэддэггүй байлаа. Тийм шүү дээ. Зүгээр л одоо гоё юм байна. Уртын дуугаа дуулдаг манай нутагч бол миний дунд ах Гончгийн дожтов гэж дандаа одоо Завхан аймгийн сумуудаар Ховд аймгийн сумуудаар өргөдөн найр над одоогор бол найр хөтөлдөг. Уртын дуугаа дуулдаг. Энэ алтайчуудын мэдэхгүй уртын дууг дуулдаг хүн гэж өргөмжлөгддөг байсан. Одоо энэ соёлын гавьяач үтгэлтэн J9 судалгааны материалд миний ахын дуу хоолой бичигдүүлсэн байдаг. Тэгээд энэ Завхан голоо дагсан их далайн их найр наадам одоо уртын дуу дуулдаг, ардын дуу дуулдаг хүмүүс над миний сонорыг маллаач би хөгжим дуртай болсон байна гэж бодчих. Юу та Дашним гавьяатай хэдэн онд танилцсан бэ? 1969 онд тэр мэргэжлийн эрхтэй найралтууд байгуулагдахад Дашним гавьяат гэд манай цэргийн ансамблын тайзнаа гарч ирдүүлсэн. Тэгээ бид нар ч нөгөө найрал хөгжимд аккордеон суудаг. Тэгээ найрал хөгжимч бол дандаа ахмадууд 30, 40, 50 насны ахмадууд. Энэ ямар хөөрхөн хөхт вэ? Жижигхэн бабрус шиг нөгөө тий том нүд гэсэн хөөрхөн бөөрг. Одоо энэ ариун ах шиг. Тэгээд дээрээ чи хөөрхөн залуу. Тэр үчир бид нар чинь би залуу, би гоё хөөрхөн мэддэггүй. Их сайхан залуу байжээ. Тэр 20 л гарч ирсэн байлгүй. Тэгээд дараагаар хэдтэй байсан? Би тэгсэн дөнгөж 20 гарцсан л байсан. Таны үе юм байна шүү дээ. Яг үе тий. Надаас ах л да. За. Тэгээд дараа нь бид нар чинь хөдөө
орлого үйлдвэрийн төлөлгөө гэж бригадаар явна. Дашир гоёотын дуугны хөгжим. Тэгээд дашир гоёот чинь байн юм асуу. Хөгжим хол. За. Би хариулна. Тэр бол яаж юм гэхээр тэр өөрөө бол дашир гоёот бол юм баггүй. Өөрөө том багш нарын шав. Тэр одоо дарамжиг тухай за урлагийн гоё чөтгөлтөнд чойдог багш шав байсан бил. За. Орон төвгийн хөгжим дарга театрын гоцсон дуулаач тэр үед нь хөгжим зохиож ирсэн хүн байлаа шүү дээ. Тэр тэрийг мэдэхгүй. Тэгээд надаас тэр юм асуух чинь хэр зэргийн боловсралтай юм. Хэр зэргийн авьяастай юм. Шалгалт авч байна. Асууж ирсэн байна. Би тэрийг мэдэхгүй асуултанд хариулаад тэгээд надыг хүндэгдэг болсон. За. Ягаад гэвэл нөгөө бориадхан болохоор ши. За. Боловсралтай байна. Танаас боловсралыг олж авах. Би зүгээр орос ном судлаад байна. Нөгөө орчуулга. Хэрэгжлээрээ. Тий. Тэр академийн сурах бичиг. Тэгэл баг Земскийн судлалын номнууд оросоос ирдэг. Манай Монгол улс чинь Улаанбаатар хотч чинь номын сан илбэг байлаа шүү. Сайн байсан юм тий. Тий. Энэ тэрүүгээр номын сан дөндөө ховор номнууд ихээр Оросын Спутник сэтгүүл музикальны чинь ийм сэтгүүлүүд ихээр тэнийг авч яагаад боловсрлаа дэвшлүүлдэг. Унгаа яасан хөгжүүлж байгаа юм тий. Тэгээд намайг багш бол надтай хөөцгөрөх дуртай хоёулаа.